одоо эглэг гэж ямар үүрэгтэй эрхтэн, ямар эсийн бүтэцтэй вэ гэдгийг хэлж тайлах нь зүйтэй болов. Өнөөдөр альва нэгэн эрхтэн тогтолцоо завиурлаж хөндөрлөж эхэлсэн бол надад аль нэг зүйл буруудсан байна гэдгийг илтгэж байгаа хэрэг. Хүн гихч бодгоод зөвхөн энэ аль биений хэмжээтэй махан бие биш, үүнээс гадна оюун бие, сэтгэл бие гэх гурван биеийн сүлэлдгээ дээр нэгэн цогцос болж бүрэлдэж байна. Өөрөөр хэлбэл зохиож байгаа зүрхнээсээ гарах хэм, сүнс буюу зүүн эсээс ялгарах эрчим. Энэ уурагт биеэс ялгарах дулаан, тэдгээрийн сүлэлдгээд бүгдээрээ зохицуулж байдаг ийм цогц механизм. Түүнийгээ таньж мэдэх нь машинаа асааж, утсаа ашиглаж мэддэг шиг өөрийгөө таньж мэдэх хамгийн эхний энгийн хэрнээ зайлшгүй мэдэх зүйлс. Бидний биед өөр хоорондоо харилцан хамааралгүй нэг ч эрхтэн байхгүй. Зөвхөн нэг л эрхтэн эмчлэх биш, зогцоор нэмчлэх, бүр дээр нь далаа засах, сэтгэлээ засч байж сая альва өвчин зөвөр бүрэн нэвтрэлийг олж илааршдаг. Орчин үеийн ангаах ухаан бол эм тариагаар альва өвчнийг домногч, бусад эрхтэн тогтолцоо, оюун бодол, сэтгэлгээд цогцоор эмчилж бомдгоомаа гэдгийг өрөнд орнод олон хүмүүс ухаарч, уламжлалт эмчилгээтэй орчин үеийн эмчилгээг хослуулах нь илүү үр дүнтэй гэдгийг ойлгосоор байна. Өмнөх дугаартаа бид хүний бие гэгч механизмын бүтээл хэсэг, за мөн оюун бодлын бүтээл хэсгийг тайлбарлан ярьсан. Одоо өнөөдөр монголчуудын дунд илэгдсэний өвчлөл түгээмэл байгаа учраас тусгайлан эглэг гэдэг эрхтэн тогтолцоог авч үзэж байна. Гэхдээ тэрнээс өмнө биеийн эрхтэн тогтолцооны талаарх суур ойлголт, төсөөллөгүүднээс нэгэн зүйлийг товчхон танилцуулъя. Та өөрийнхөө бие организмыг бие гэх нэгэн компани гэж төсөөлөгдөрэй. Тэрхүү асар нарийн бүтэцтэй, тэрхүү асар нарийн зохион байгуулалт бүтэцтэй компанийн төв лабораторийн захирал нь ажилсаг бас тун мэдрэг нэгэн аж. Түүнийг эглэг гэдэг. Тэрээр зүс гих нарийн бичгтэй, тэрхүү нарийн бичиг нь хоол шингээхэд чухал үүрэгтэй шингэнийг ялгаруулж, түүнийг хадгалж даргадаад тусалдаг. Лабораторийн ажиллагаа Лабораторийн ажилсаг захирал нойр булчирхай гэх нэгэн сайн найзтай. Тэр найзтайгаа хамт цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, биеийн ерөнхий энергийн түвшин хянах ажилтай. Харин эглэг захирлын маань хамтрагч эхнэр нөхөр шиг нэгэн зорилгын дор хийцэн эрхтэн нь өөр юм. Бөөр эглэг хоёр хосолж бие гих энэ ариун орон зай байгууллага цэвэр ариун байлгах ажлыг хариуцдаг. Эглэг захирлын хувьд байгууллагын дотоод соёл, уур амьсгалыг мөн хариуцж ажилладаг. Энэхүү бүхий л тогтолцоо ходоодноос цэнийг авч ажилладаг. Ходоод биеинд орж ирсэн бүхий л хоол хүнсийг гутаж жижигрүүлэн дараагийн шатамжлага руу шилжүүлдэг. Ходоодны доор нойр булчирхай ажиллаж, боловсруулах үйл явцыг элэг найздаа хэлбэршүүлж өгдөг. Тэр домчин сүлэрт их бие донгод эрхтэн гэдэг бол хүний дадал хөвшлийн тойл юм а гэж онцлсан байна. Эрхтэн гэдэг бол хүний дадал хөвшлийн тойл. Тэр судраас миний ойлгосноор бол хүн багтаа, хангалттай хайр халамж, аюулгүй амгалан мэдрэмжийг авч чадаагүйгээсээ болж хожим нь элэг нь өвчлөмтгий болдог юм байна гэж ойлгосон. Монголчууд хүүхдийг хүмүүжүүлэхдээ 3 нас хүртэл нь хаан мэд, 6 нас хүртэл нь хаарц мэд өсгөө гэдэг. Энэ үгний цаад утгыг эрүүл мэнд талаас нь авч үзвэл 3 нас хүртэл хүүхдийг
хангалттай сайн эрхлүүл гэсэн санаа. Сайн твэрч, үнсэж, хүндэлж харьцах нь хүүхдийн эргэтэн тогтолцоо энэ дундаа emotional intelligence үүсгэхэд онцгой нөлөөтэй байгаа юм. Тухайлбал домчийн сударт хүүхэд эрхлэх үед өнчин тархины дээхэн хэсгээс гардаг тархины шүүрлийн ялгарл нэмэгдэж, улмаар өнчин тархиндаа нөлөөлөөд ерөндөг болоод хорт шин чанараа тэнцвэржүүлдэг. Тиймээс хүндэтгэр өвчтэй хүүхдийг эрхлүүлэх нь дотоод шүүрлийг нь тэнцвэржүүлдэг учраас эрх танхил болгон өсөж учиртай гэж бүрдсэн байсан. Үүнийг шинжлэх ухааны үүднээс нь сулаад үзвэл өнчин тархины дээхэн хэсэгт гипоталамус гэх засварын тархины хэсэг байрладаг. Энэ нь өнчин тархины тэнхлэг. Мөн хүний дотоод шүүрлийн системийн зохицуулдаг төв. Яг ямар үйл ажиллагаа зохицуулдаг вэ гэвэл зүрх судасны үйл ажиллагаа, бие дэх ус, эвдэс, өг тос, нүүрс усны тогтолцоог удирдан зохицуулдаг. Мөн хоол боловсруулах замын үйл ажиллагаа, цус түлжүүлэх, цусны шинж чанар зэргийг давхар зохицуулдаг байна. Тэгэхээр хүүхдийг твэрч хайрлах, хүүхдийг эрхлүүлэхэд илгээр нь дамжуулж тэдгээр мэдээлэл завсрын тархинд очоод тархинаас окситоцин буюу хайр инэрлийн гормон ялгарч эхэлдэг байгаа юм. Тиймээс хүүхдийг багад нь хангалттай сайн хайрласнаар засварын тархи хөгжим, хайр инэрлийн гормон ялгарч тэр нь илгэний хүчлийг дэмжиж өдөөж үлдээжээ. Өөрөөр хэлбэл хайр халамжаар дутааснаар хожмын амьдралд стресстэй нөхцөл байдал үүсгэхэд хүн асуудалд тайван хандах бус тэрүүгээр явж буй стрессийг өөртөө авч наагаад амархан стресстэй бодисын солилцоогоо хямраагаад тэр нь цаашлаад альва өвчнийг архагших, өрөвсөх суурийг бэлдэж дархлаагаа амархан сулруулдаг буруу дадал хөвшилтэй нэгэн болоход нөлөөлдөг байнамаа. Хайр инхрийлээр дутаж өсгсөн хүн ачаалалтай, стресстэй нөхцөл байдал үүсгэж хит тэнцгээр хүлээн авч тэр сэтгэлийн докторгүй байдал нь илгэний өөхлөлт, илгэний хатуурал, илгэний сироз зэрэг илгэний хавдрын эрсдлийг нөлөөлдөг байна. Харин тэгвэл яагаад 6-наас хүртэл нь харц мэд зар гэж? Учир нь эхлээд илэг бүрэн хайрлах мэдрэмжээ авч хэмийн үйл ажиллагаатай болсны дараа бөөрийн хөгжил явагдаж эхэлдэг. Илэг бөөр хоёрт биед хосмол үйл ажиллагаа гүйцэтгэдэг биеийн эд эрхтнүүд дундаа эхнэр нөхөр шиг ажилладаг хэрэгтэй. Учир нь илгэний эсийн 90% нь эм байдаг бол бөөрийн эсийн 70% нь эрс байдаг. Тиймээс илэг нөхөн төлжөгтөө хурдан аашны сайханд итгэрдэг, хүнээр ярил хайрлуулж, инхрийлүүлж, инээж хөөрч, баясах дуртай, хань татах дуртай тийм хэрэгтэй. Харин бөөрийн хувьд илүү уйшгүй талтай учраас зоригтой, тэмцэгч, дайчин чанарыг нээс шаарддаг. Эрхийн балаагаар өвчлсөн хүүхдийг бөөрийн дутагдлалд орсон байх нь бэлдэг байдаг гэдгийг домчийн сударт онцлсан байгаа юм. Тиймээс хүүхдэд өөрийгөө дайчлах, шазуура зуух гэдэг зан суулгахын тулд 6-наас хүртэл нь харц мэд хандаж, загнах зэргээр үг даадаг болгож, хий гих зэргээр тэмцэгч, дайчин чанарыг 6 наснаас нь өмнө суулгаж, хожмын бие болон сэтгэлийн хувьд тэгш хүчлтэй нэгнийг бэлтгэдэг байжээ. Домчийн сударч мөн хүүхдийг 3 нас хүртэл эрхлүүлж, илгээг нь итгэж, 3-аас 6 нас хүртэл өөрийг нь итгэхийн тулд жаахан биеийг нь сойж, хатуу ширүүн зүйлсийг үзүүлэх хэрэгтэй гэжээ. Энд дурдж байгаа домчийн судрыг өртүүлсэн онгодын хувьд ч бас нартад амьд ахуйдаа хээр орхиудж үлдсэн, эцэгхийн хайраар дутж өссөн нэгэн байсныг өөрийнх нь түүхээс харж болохоор байгаа юм.